Сонин гэдэг нэртэй подкаст урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Ажлын хажуугаар үзэл бодлын сонсох гэж урьсан юм аа. Тэг урилга хүлээн авсанд баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын өндөр амжилтыг хүсэн өрөө. Тэгээд та бүхэнтэй ятгаар ярилцъя. За. Содон эмчүүл эмч эмнэлгийн мэрэгчдний дуу хоолой холбооны тэргүүн энэ бол төрийн бас байгууллага тийм ээ төрийн бас байгууллагын тэргүүн гэж явдаг мөнгө хүний их эмч хүн. Тэгэхээр энэ төрийн бас байгууллага та яагаад гэр нээхэр болсон хизээ одоо байгуулагдаад хэдэн жил болж байгаа төрийн бас байгууллагын талаар подкастынхаа ихэнд үзэгчтэй нэг ойлголт өгч болох уу? Болно. Ягаад нээсэн гэхээр анхаа нөгөө дүүрэгт бид мэслийн эмч гэдэг ажилдаг байсан. Би мэслийн эмчилтэй ажилдаг байж байгаа хоорондоо нөгөө иргэд ингээ хаалга савдлах байхгүй ингээ хаалга савж орж ирээд бүр ингээ зодчих байгаа өглөөч манай 40-с 50 очтой байдаг байхгүй. Тэгээ бас нэг омогтой хүмүүс нь орж ирээд яг барь зодчих гээд байна. Танад хаалга аваа явчих гэж чихгүй. Одоо бас чинь 8 жил юм. 7 жил юм аваа явчих гэж хэлсэн чинь тэгээд чи орж ирэх хүн хомроод болтгоо. Хурам муруугаа дунд хурам муруугаа тэгэхээр дунд урагч улаад гипс чи шүүгээд манай суулгч ажиллаас нэгчдэг байхгүй их суулгчээсээ тэгсэн чи яаж байгаа ингээд нөгөө зааж чадахгүй болохоор хэрүүлээгээд тэгээ би тэгэд нөгөө хүнийч арайч нэг төрч гаргаад энэ ч нэг буу юмнууд болоо манай суулгч мөлөвчлөлтөд айрч буу юм болохгүй тэгээ би ихнэр нь орж ирээ тэгээд ихнэрт нь хүлээлгэж байгаа арай гарч жоохон байсан чи цэгийн минийх орж ирээд та ингээд хүний бие хөрлөмөрлөгээд орж ирээд тэгээ бидгээ чинь ёс зүй хороо одоо нэг хүнд ёс зүй алдаа гаргасан ингээд дарга нарыг хөд ёс зүй хороо ороод тэгээ тэр үед би тэгээд амар олон газар хандаж үзсэн л дээ. Үйлдвэрчний эвлэл одоо холбоодуудтай одоо бидний хамгаалдаг газар нэг маш олон газартай холбож үзсэн. Одоо өмгөөлийн холбоонууд ч гэсэн бидгээд хандаж үзсэн. Тэгээ бидний ерөөс хамгаалдаг хүн байдаггүй л. Ерөөс ямар ч хүн байгаагүй. Тэгээд тэгвэл бидгээд энийг хамгаалдаг юм нээе гэдэг үднээс анх санаачлаад дүүргийн одоо өрхийн эмнэлгүүдэд бид анхаа шатны тусламжийг сайжруулахаар сургалт хичээлүүдийг анх орж эхэлж байгаад GSA-ийн хамтраад тэгээд л мэдсэн чи тэгээ юм том холбоо болж одоо өргөцсөн одоо манай Монгол улсын бүх аймаг сумуудтай ихэд хамтаа ажиллагатай ажилтдаг айл болох хаалгацсан газар бид хөрч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхийг зорж ин дээрэс нь эрүүл мэндийн ажилчдыг тэр үйлдээс бас ааштай өсөн дэвжүүлэх сургах хүмүүжүүлэх ажилтнаас оролцож тус тэмэр болъё гэж одооноос ажиллаж байна. Орон нутгаар та сая Мексик яваад ирлээ шүү дээ. Айл аймагуудаар явуу. Ер нь орон нутгийн сонин сайхан. Би ер нь Монгол орны ер нь тойрч байгаа. Тойрё гэсэн бодолтой сүүлийн 2 жил их хичээж байгаа. Тэгээд одоо бол увсаас ер нь бол увс сэлэнг хоёроос бусад аймагуудаар ихэнхдээ бүх сумаар нь явцсан. Ер нь бол нэг 80 хүүхдээ явцсан. Яг орон нутагч жоох хэцүү ш нөгөө нам лам хоёр гэдэг юм амар болцсон. Тэгээд зарим газар ч нөө содон эмч та надад таалагддаг вэ гэдэг хүлээж авахгүй газар маш их байдаг шүү дээ. Сая болцох эмчиг нөгөө цохныхын тим юмар ширээт сандалтай хүлээж авлаа гэдэг шүү. Зүрхний. Тийм. Нэг сайн нэг тим сошиалар тэрүүтэй яг адилхан одоо бид хэд очих нэг ийм жижиг өрөө гаргаад өрөө нь ингээд тагад амарч байгаа. Манай махны аудад орсон мах өх боломж өгсөн газруудад маш их байдаг шүү. Тэгээ одоо тэр бүгдийг яриад байлтай салбар амуулаад байлтай шүү. Тэгтээ яг бодит үн нь бол энэ л дээ. Яг нэг л эмнэлгийн байгууллагуудад нэгс үгүйстэй эрүүл мэндийн байгууллага. Эрүүл мэндийн байгууллагатай л хамт эрүүл мэндийн байгууллага. Тийм учраас бусдад заавал таалагдах баг хүн болгон таалагдчихэж тэр ажлыг хийх юм шиг одоо салбараа үнэлэхгүй яг өөрийнх нь гэрт орох гэж байгаа юм шиг тийм зүйлүүдийг бол яг бас зарим сум эрүүл мэндийн дарганаар бол гаргадаг л та бол бүх юм даргаа шалтгаалдаг. Тэгээ бид хэд аль болох нөгөө даргаа шалтгааллахгүйгээр нэг хүнээс шалтгааллахгүйгээр одоо нэг хүнээс шалтгаалж 2000 хүний иргэдийн эрүүл мэнд охироод байна шүү дээ. Тэгэхээр тэрийг адтай бити тийм болооч аль болох таагаад өөрсдөө амин на зангаа болоо, амиа утсан зангаа болоо, маргааш шиг харцгаа гэдэг аль болох эвтэй байхыг зорж аль болох тэр зүйлийг ойлгуулахын төлөө хичээж ажиллаж байна да. Одоо үзүүлэхээр ирж байгаа хүмүүсийн цуваа тасардаг вэ гэж. Тэгэхээр таавал одоо яг өнөөдөр ингээд хүнд хагалгаа хийхгүй байгаа гэж ойлгох уу? Яг нөгөө эмчийн зүгээс зөвлөгөө өгдөг. Тэгэхээр тань дээр нөгөө ирэх хүмүүс аяах байдаг гэдэг юм лээ. Тэгэхээр ямар голдож ямар хүмүүс ирээд байна? Яг мэдслийн чиглэлээрээ үздэг гэсэн үг үү? Сүүлийн жилүүдэд нөгөө төр сонирхлоо хараад өндөр өртөгтэй хаалга хийдэг л дээ. Тэгэхээр одоохондоо яг төр сонирхлоо хараад болохоор хүмүүсүүд нөгөө төр сонирхлоо харуулъя гэдэг маш их ирж байгаа. Тэгээд яг өндөр өртөгтэй нөгөө протезууд хийж байгаа учраас тэрний хаалганы хүмүүсүүд бас
хөдөө оролцдог бидгээд холбоотой ажиллаж байгаа учраас тэр хүмүүсүүдийг дагаад хүмүүсүүд маш их ирдэг. Бол бидэн дээр зөвшөлдүүлдэг. Таны байгаа зэрэг удаач гэдэг. Гол нь тэр хүмүүс нөгөө нэг яагаад гэвэл бидний явж явах үзэж байгаа орондоо нэг юм магадгүй жижигхэн үүсгэр байна. Тимгээ хилцэн юм хүмүүсүүд яг онш биш тодруулах гээд зарим газар нь болохоор тэр зүйлүүдийг үгүйсгэсэн байдаг. Тэгээ нөгөөх нь 2-3 сарын дараа 2-3 жилийн дараа өөрчлөгдсөн байдаг. Тэгээд тэр үедээ тэр хэмжээр тэгээ хэлжлээ штэ. Таних зүг байсан штэ гэдэг хүмүүс аягүй ирдгэлтэй. Нэг жоохон үйл ойлголцол гэх юм да. Нэг биеийн ойлгомж гэдэг юм аягүй жоохон тутамглаж байна. Энгийн иргэд эмчтүүлэгчдийн хувьд өвчтнүүдийн хувьд ингээ харахаар эрүүл мэндийн салбар бол төвхтэй. Яг тэгвэл очир дараал ихтэй. За тэгээ өнөөдөр мөнгөгүй хүн бол хэцүү болсон шүү дээ. Мөнгөтэй ээжээч л одоо тэгэл ер нь хувьсгал гэлтэхгүй. Тэгэхээр яг яаж шинжлэгдэж байгааг гэж та ер нь хардаг уу? Яг үнэхээр эрүүл мэндийн салбар шинжлэгдэж чадчих байгаа гэж хардаг уу? Бодлогын хувьд яг эрүүл мэндийн салбарын ганц хөгжил нь бол анхан шатны байгууллагаас хөгжил л дээ. Одоо сум аймаг нийслэл өргөх гэж явах хэрэгтэй. Тэрнээс хөгжин. Тэгээд хамгийн гол нь одоо зөвхөн 2-3 дугаар шатлан анхаарад 1 дугаар шатлыг арай орхицсан болов гэж би ингээд хардсан шүү дээ. Яг хөгжил бол байгаа л да мэдээж дэвшил байна. Одоо гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг чинь аягүй сайн том дэвшил шин. Аягүй сайн диктатор болж байгаа. Тэгэхээр энийг түшиглээд хамгийн гол нь бүгдөө илүү их зүйлийг хард гаргахад илүү чухал та санхүүжилт илүү сайжруулад. Тэгэхээр даанч нэг аслагдсан газруудад тэр санхүүжилт хөрөхгүй хин дарга нарт нь магадгүй таалагдаж дарга нартаар бараг хувь тохиролцохгүй бол тэр санхүүжилт жоохон садаад байгаа юм санагдаж шүү дээ. Сачилбал эрүүл мэндийн даатгалын газрын дарга нь одоо санхүүжилтийн асуудлаар одоо юунд орчлоо шүү дээ. Авчлагчлаа, саатуулагчлаа. Клик маркер ингээд өөр нөлөөлж байгаа ингээд маш олон хүмүүсүүд өнөөдөр төгчлөө шүү. Сум аймгийн нийслэлч гэсэн. Тэгэхээр ингээд дагаа бодох нь бидний гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг байгаа яриа зүйл өнөөдөр хинт хүрч байгаа юм ба гэдэг нэг асуудалтай байна л да нийгмээр. Төрийн бас байгууллагууд буюу одоо энэ байгууллагуудад тэр гүйцэтгэлийн санхүүжилтийг хяналт тавих тийм боломжийг өгдөг юм уу? Ер нь тийм байх уу? Баггүй бид хэд ямар ч хяналтах боломж байхгүй. Зүгээр яг бид гэдэг нь мэдээлэл цуглуулж аваад яг одоо сэтгүүл зүйн салбарт хамтраа цацж болгох юм. Тэгэхээр хамгийн гол нь бид тэр зүйл дээр илүү сайн ажиллаж чадвал уг нь бол хэрэгтэй. Уул нь бол миний бодлоор холбоотуудад энэ зарим юмнуудыг шилжүүлж өгмөр байл да мэрэгжлийн холбоотуудад. Тэрний яах вэ гэхээр тэр холбоотууд нь одоо тэр юм гүйцэтгэл дээр хяналт тавина. Дээрээс нь одоо мэрэгжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл лиценз ингээд хууль эрх зүй гэдэг. Тэгээд магадгүй хүний эрх чинь бүх юм дээр бид хяналт тавьж явах хэрэгтэй. Тэгэхээр бидэнд холбоотууд тийм өгнөөс ойлгол одоо Монгол байхгүй ч байна л да. Уг нь тэрийг өгчих юм бол ядаж эрүүл мэндийн салбар бие биенийг хамгаалах болно л гэсэн. Одоо бодлоо миний коммитэн дээр юм бичлээ гэдэг сэлэнгаас нь 10 хасж байгаа байгууллагууд байсан шүү дээ. Амар гас хүний эрхэнд шууд халдаж шүү дээ. Тийм шүү дээ. Шууд халдаж шүү дээ. Яг нь шудраг үнэн бодиттой зүйлээр олон нийтэд цацгаар яг жоохон тиймэрхүү нэг байх. Тэгээд яг нөгөө хитэн эргүүлээд цагдаад өгөх асуудлууд бас байх юм уу? Уяад ч гэдэм араас нь ингээд энэ ч гэсэн үг юм уу? Урам хугалтагч гэдэг юм уу? Тийм юм болоод байна гэсэн үг үстэй. Тийм сошиал дээр би нэг зүгээр нэг юу тавьсан шүү дээ. Нэг 360 аппаратын талаар мэдээл. Тэгсэн чинь тэр байгууллага шууд нөр цагдаад өгөөгээ дарамтлаж байгаа шүү дээ. Яг үнэн бодиттой зүйл нь тэр байхгүй. Тэгээ хамгийн гол тэрийг тавьсны буянгаар өнөөдөр тэр газар 8-аас 10 шиг 360 аппараттай боллоо шүү дээ. Өөрсдөө аппарат байсан шүү дээ. Олон хүмүүс өнөөдөр шаардлагаас болоод ДЦП гэдэг өвчтөй болж байна тийм. Тэр зүйлийг зөрүүл хайхарчлаа байхгүй. Иймэрхүү асуудал байна шүү дээ. Бас нэг юм ядалжтай халдчихдаг. Тэгээ очиод бид хэд ингээд нөгөө одоо та нар ингэж болохгүй дараагаа энэ зүйл дээр ингээд нэг удаа ингэж болохгүй юм уу ингэж болохгүй юм гэдгээд санамжчгүүд өгөөд ингээд явдаг л та. Тэгэхээр та бид хэд ажил орох хэрэгсэхгүй гэдэг өнөөдөр өмнөөс нэг юм амар том дараа нар өнөөдөр байдаг л та. Тэгэл аль болох тгээ явахаар шууд цагдаад өгөөл явдаг. Жишээлбэл тийм асуудлууд одоо нийгэм зөндөл байна да. Өчигд юм бол цагдаад дууддаг ажилтаа болсон шүү дээ. Хамаагүй юм тийм. Ажил хийлэхгүй. Ажил хийлэхгүй. За эм чимлэгийн ажилтны хэр зэрэг ганцхан эмчээр төлөвлөж болохгүй юм аа. Одоо ингээд мэс засал одоо юу гэдэг хавдрын ингээд бүх төрөл хүүхдийн эмчгээл эдгэрч ард сүлэгч байгаа. Сүлэгчийн асрагч, за тэгээ өөрчлөгч, нэг харуул хамгаалт гэл бүх л цогцоороо ингэж эм чимлэгийн ажилтнууд дунд ордог байна. Тэгэхээр эдгээр дунд ажлын байрны дарамт гэдэг зүйлийг ер нь тань руу ингэж зорж ирж хэлжсэн зүйл их байдаггүй. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхын сэтгүүлчдийн хамтраад ажиллахаар ажлын байрны дарамт одоо маш их байна гэж ирэх юм аа. Гэтэ яг шийдсэн юмнууд нь бол бас их бага.
Гомдлууд жишээлбэл одоо өргөдлөөрчсөн аав ээжүүд одоо нэг галч малч хийжсэн хүмүүс байна шүү дээ. Арал хамгаалтын. Тэр хүмүүсүүд маань бас маш их дарамт өнөдр байдаг л байл. Надад зөндөө ирдэг. Энийг айлуулах тэрийг шийдвэрлэхэд бол дараатай норонгууд нь шууд цагдаад өгвөл та бидний дотоод үйл ажиллагаанд оролцлоо гэж сошиал дээрээс дүрээд яг шууд тэрийг үүсгдэг дарга нар ерөөсөө үүсгдэг. Тэг яг нөгөө даргын мессеж их цөөх юм да. Нэг бүх насаараа биш юм да гэж бодоод төр хүрээжэл гэдэг. Тэгээ зарим нэг хөргөнд одоо ажилласаа гарцсан жишээлбэл одоо хувийн хийгээ явж байгаа одоо хүмүүс их шүү дээ. Зарим нь одоо наран тул дээр тэрэг төрж юм. Зарим нь одоо хуваараа хувцс хийгээ явж байгаа манаас холбооны салбарын хүмүүсүүд байна. Гэх чинь маш олон асуудал өндөр байна л да. Үнэхээр цалин нэмэгдсэн байна тэр. Ер нь нэмэгдэх шүү дээ. Одоо бол ер нь цалингоо нэмэгдэх. Одоо анхан шатнд ажиллаж байгаа байгууллагуудын эрүүл мэндийн ажилчдын цалинг бол хангалттай нэммээр байна. Тэгээд дээрээс нөгөө тоогооч сувилагч тоогооч туслах сувилагч жолооч энэ 3 жилийн тэтгэмжийг олгодог болгоно. Сургуулиуд нь өнөөдөр аваад эхэлсэн. Тэгээд одоо тэр юуны хамгийн газар нөгөө сумын хамгийн газрын ордны хүмүүсүүд нас аваад эхэлсэн. Тэгэхээр өөр хүмүүсүүд аваад их чи бид яагаад авч болохгүй шүү дээ. Энэ дээр бас нэг бас тоолох хэрэгтэй л байна. Чин зүрх сайд байх чинь тэр дотоод журмыг жоохон өөрчлөө тиймэрхүү дараа боловсронгуй материалууд боловсруулад тоогооч жолооч 3 жилийн тэтгэмжийг шийдэх сураг сонсогдсон. Гэхдээ одоо бол ямар төвшөнтэй явж байгааг мэдэхгүй байна. Сайд нь өөрчлөгдсөн. Тэгээ сайд нь өөрчлөгдсөн. Тэгээд дээрэс нь одоо юунд хөвсгөлд явж байхад бол нөгөө тусгай бусад ажиллаж байгаа нөгөө одоо юу тусгай хамгаалтын бүс гэдэг юм да. Тэр бүсд ажиллаж байгаа хүмүүсүүдийн нөгөө 40% бүгдээр хасцсан болж байна. Ягаад гэвэл нөгөө 13 онд нөгөө элбэгтөр сайд байхдаа тийм тусгай газар ажиллаж байгаа хүмүүсүүдийн цалинг бол 40% нэмсэн. Тэгсэн чинь тэр 40% нь бол сая 18 онд бол цуцлсан байл. Гэхдээ жишээ нь ингээд нөгөө алс ажиллаж байгаа хүмүүсүүдийн маань одоо ганц одоо хэрэгтэй зүйл мөнгө шүү дээ. Тэр мөнгийг тийм ч тэрхэд өөр орлого байхгүй. Тэр мөнгийг өөрөнд тасцсан л байлаа. Тэгээд 4 жил бас өвөл 2 сар очиж нэг хэдэн сар ажиллаж үзсэн. Үнэхээр хэцүү юм. Одоо цаа богоомж дуудлагад явж шүү дээ. Тэр цаа бог чинь бас бэртэй юм билий. Цаа богооноо дуудлаганд явж. Тэг яагаад бол автомашин молцоо гэдэг янз бүрийн зүйл хүрх ямар ч боломж. Тэгээд тэр хүмүүсүүдээ молцыг л өгчдөг. Тэгээ молцогд явахгүй газар байна. Тэгээ морь гуухаар иргэдэн түрээслэх. Тэгээ өөрсдөө гаргаад иргэдээ гуухал ингээл эмчнэр байна. Одоо ажил хийж энэ да. Эмчнэрийн цалинг бол хангалттай нэмээд байна л гэдэг. Тэний нөгөө хөөсөн ийм давлгаа яваад байдаг. Яг бодит байдал дээр ямар байгаа юм бэ гэдгийг одоо та бол маш сайн мэдж байгаа хаа. Тэгэхээр ер нь үнэхээр тэгж хангалттай цалин авч байгаа юм эмчнэр. Яг нарийнаас нарийн мэргэжлийн эмчнэр нь яах вэ нөгөө гүйцэтгэлийн санхүүжилттэйгээ илүү их гүйцэтгэлийн санхүүжилттэй эмнэлэгтэй орлогыг илүү их төлхөө оруулаад байгаа учраас тэрнээс хов бодож аваад цалингоос авч байгаа. Яг сум мазлагдсан газрын эрүүл мэндийн салбарын бол тийм олигтой цалин авахгүй шүү дээ. Одоо дунджаар. Ер нь бол 1 саяас 2 сая төгрөг л. Ер нь бол 2 сая төгрөг шүү дээ. Гэхдээ яг өмнө говийн би одоо ганц хоёр газар очиж амжаагүй байна л да. Өмнө говийн ганц хоёр сумууд бол нөгөө сумын орон нутгийн сангаас нөгөө нэмэгдэл авдаг гэсэн. 300-аас 500 мянган төгрөгийн сар болго нэмэгдэл аваад дээрээс нь нөгөө тэр газраас нөгөө санхүүжилт өгдөг. Дээрээс нь хувь тоо цалингаа авдаг. Эмчнэр нь бол 5 сая төгрөгийн цалин авдаг. Солигч нар 3-аас 5 сая төгрөгийн ерөнхийдөө эрүүл мэндийн ажилчдад цалингаа өгдөг гэсэн тийм сураг бол байдаг. Хүмүүс бол ярьдаг. Гэхдээ би тэгээд яг очиж амжаагүй л ер нь очие гэж бодож байгаа. Яг хилийн галийн сумууд бол тиймэрхүү хөгжил. Тэр өмнө бол зарим газар бол аягүй сайн дэмжиж байгаа. Ер нь бол амьдрах байр, орон сууц мөцөл аягүй сайн болгож байгаа. Уул болохоор бол яалтчгүй эмнэлгийн төрхөн тусламж ялангуяа одоо сумд багт яригддаг тий. Үүнээсээ болоод одоо ширээ төрөх гэж байгаа эмэгтэй гэртээ төрөх боллоо гэхэд тэр багийн одоо сумын эмнэлийг бол яг тэгж дурдан очих боломж бол үнэхээр байхгүй шүү дээ. Ялангуяа цасаар шуурж байгаа, цасан шуурхтай үед бол. Тэгэхээр яг энэ байдал одоо үнэхээр машин авч өгж байгаа юу? Энэ дээр төрийн тусламж тал дээр та яг ямар юм онцгой асуудлууд байна шийдэгдэхгүй байгаа. Машинууд бол аягүй сайн болсон шүү дээ. Одоо 200 нуттай, Y62 нуттай газрууд маш их байна шүү дээ. 76-нууд бол шинэ 76-нуудыг бол маш олон газар өндөр өгдөг болсон. Одоо сумын машинууд бол аягүй айтах болсон. Тусламж бол хүрдэг болсон. Хамгийн гол нь иргэд нь нөгөө бидний хүмүүс иргэд нь хамгийн гол төрөх гээд байна. Иргэд нь бидний хүмүүс өвдөх гээд байгаа хамгийн амар эмгэнэл өнөөдөр нийгмийн маш том эмгэнэл. Яг л төрөх болцоо 2 ихэр хүүхдтэй өнөөдөр би очиад үзэж ш. Та одоо төрөх хугацаач болцсон байна. Доошо суудсан байна. Та одоо аймаг руу явж төрөөч гэхгүй би сумдаа төрнө. Яа тэр 2 хүний амнаас ярьж гин. Тэр хүний ээжийн асуудал яригдаж гин. Дээрээс нь
тэр сон дээр байгаа тийм нарийн мэргэжлийн эмчнүүд өдөр байхгүй шүү дээ. Их баригч гэдэг хүн байна, их эмч гэдэг хүн байгаа болохоос нарийн мэргэжлийн эмч байхгүй учраас тийм үү. Ямар нэгэн асуудал гарах юм бол тэр хүнийг тэр хоёр хүүхд тэр гурван хүнийг өнөөдөр аймаглал оруулж явуулж төрүүлнэ гэдэг асуудал бол маш хэцүү шүү дээ. Тэгээ эмчтэр шахаад барахгүй байна. Энд чи одоо яах вэ гэж асууж байгаа. Өнөөдөр хүмүүс ийм л байна л да. Тэгээд иргэдийн эрүүл мэндийн боловсрол маш муу тутмаг ерөөсөө айлах. Ерөөсөө тийм нөгөө хотод магадгүй илгэний хатуурлаг бол маш том өвчин тийм. Тэгэхэд хөдөө илгэний хатуурлалтай байна та гэж хэлэхээр өө за 2 3 жилийн өмнө тэгээд хэлчихсэн хിവэрэл байгаа юм байна гэл явуулдаг шүү дээ. Тэгээ ингээ бодохоор одоо иргэдийн эрүүл мэндийн боловсрол олох талаар ер нь бол жоох ажилласаа л гэж хөрнө үстэй. Бид ч гэсэн айлуулж чадсан ядган хүмүүст үзүүлэх юм бол нэг 10 20 хүн байсан ч гэсэн ерөөхдөө зогсоож яваад саагаар гэдэг чинь тийм өвчин, одоо даралт ихсэл чинь тийм өвчин, та гэд бөөрийн гаралтай гэдэг юм. Тэр чинь бөөрийн гаралтай гэдэг нь энийг хэлдэг. Та гэд хэдэн жилийн дараа юм болно, 5 жил 10 жилийн дараа юм болно гэж бид хэд айлуулах тайлбарлах хэрэгтэй л та. Сошиал гэдэг зүйлийг ашиглаад, хэвлэл мэдээлэл гэдэг зүйлийг ашиглаад илүү өргөн хүрээнд хүмүүс тэр мэдээллийг хүргэж явах хэрэгтэй юм болов уу те. Тэгээд нэг хинэггүй байдлаасаа дандаа нөгөө хүн шатанд нь хүргэдэг гэдэг байдлыг яриалаа хэрнээ яг хэвээрээ л байгаа даа тийм ээ. Нэг имлэг дээр шөнө яваад нэлээд төөрөө замыг мэдэхгүй нэлээд шөнө яваад байсан чи айгуугаа орон дарамттай. Тэгээ өглөө нь угаалт тоосон. Тэгээ тооч гэрэлтэй. Лээд гэрэлтэй. Тэгээ угаалт орно гэд өөрөө мэдрэх сэтгэрчтэй айгуугаа хажуудалтай хатагч байсан. Тэгээ би яава танах ямар гоё юм гэж бодсон. Содоо таныг ирэх гээд ингээд угаалт өрөөг янзллаа. Дагчилж үзсэн шүү дээ. Үгүй чи одоо юу яриад байгаа гэсэн чинь амар гоё ресторан шиг юм байна. Ширээнээр суулгаа хоол идтээ. Хүүхд танах ямар гоё юм бэ гэдсэн чинь үгүй таны хэрэг чинь ингээд ширээгээ солиод надаар явуулаад байгаа байхгүй. Тэр имлэг нь угаасаа амар гоё. Тэгээ бид дээрээс суусан чи хажууд нөгөө одоо төрдөг зурагт биш нөгөө одоо нөгөө өөрөө зөөдөг сууртай. Тийм зурагт авчирж ингээд тавингуудаа шууд юм мэдээ сууж хооронд шууд эмзүүч нь орж ирсэн. Манай эмийн тэн дээр юм байдаг гэдэг. Эмийн талаарх мэдээлэл бидэнд шууд хүрч. Тэр сумд эм ямар үйлчлэгээтэй хүрч байгааг, ямар юм чанартай амьж байгаа, ямар юм алдаатай, ямар юмны хугацаа дуусч байгаа гэдгийг бүгдийг шууд ярьж байгаа. Тэр зүйлээс нэг авах юм болохоор бусад эрүүл мэндийн салбарын нь бас бусад сумын нь бас харьцуулаад тэр зүйлийг бас ойлгодог болоосай. Гадны хүн нэг иймэрхүү харуулчаасай. Маш олон газрын дуу хоолой хүрнэ гэдгийг ерөөсөө бодох ёстой л гэж боддоо шүү. Гоё газар байна. Үнэхээр гоё газар. Хийгвэл хаач хийж болж чинь тийм ээ. Боломж байна. Боломжийг хамгийн гол нь өөрсдөө олж харахгүй байна. Тэгээд боломжийг өөр ашиглаж мэдэхгүй байна. Тэгээд зарим нь гоё. Зарим газар нөгөө хизээч очмооргүй газар байна. Хизээч дахин өнөөдөр өдөр болгон багтдаг тийм сар болго очиод амар газар байна шүү дээ. Тэгээд бид аль болох л ерөнхийдөө хамтардаг л да. Тэгээд одоо хотод ойрхон газрууд бид сар болго очиж үзлэг хийж өгдөг. Ингээ яг үзлэг хийхлээр нөгөө шүдний өвчлөл нь нөгөө хавдар нь бас л тулхгүй байгаад байна уу? Яг ямар өвчлөл цангалууд байна нэр нь орон нутгийн иргэдэд? Орон нутагт бол хотод хавдар, илгэний хавдар бол их шүү дээ. Тэгээд дараа нь дээрээс нь төрүүлчихсэн. Дээрээс нь шүд. Маш их. Яг тэгвэл шүд ирүүлж би ирүүл байна гэдэг юм ер нь байхгүй. Нөгөөдөө ороод хамгийн гол нөгөө шүдний эмч нар гэдэг юм. Магадгүй нарийн мэргэжлийн мэслийн эмч нар гэдэг юм өнөөдөр маш хомсолчлоо л дээ. Эмч хомсолд орчлоо. Тэгээд очоо үзэхээр бүх юмнууд нь байж тэгээд нөгөө шүднийх нь очоо үзлэхээр нөгөө шүдийн нөгөө 1-2 хоногор цөөх хоногор хийхээр ломтож имчилгээ хийж болохгүй. Тэгээд нөгөө өвдөж байгаа шүдээр аваа ичдэг. Тэгээд зарим нөгөө ихэнхдээ шүдний цаарл гэдэг шүдний өвчлөл гэдэг юм одоо маш хүн болон шүдний асуудал. Бид л нэмлийнх нь хэлдэг л дээ. Та гэдэг одоо бид хэдий дайламдуулаад хүн ирж үзэж явах хоорондоо хаалган дээр магадгүй та амаа угаахаа мартсан юм шүү дээ гэдэг цаас наагаад наачж байгаа чи хүмүүс уншаа байж. Өвөр Монголд нэг имлэглүү явьжсэн чинь коридорын дүр архины шил байхгүй. Тэгээ хандаа илгэний явахны зурагтай. Яад гэсэн чинь манай архичдын зураг гэлээ чинь. Яад гэсэн чинь ах вэ нэг манай энэ уудаг архинд орон тавьд илгийн тавьчих гэдэг чинь. Тэгээ регистрийн дугаар бичсэн. Кодтай. Тэгээ нөгөө хүмүүс орж ирэх болгонд өөрийгөө хардаг байна шүү дээ. Тийм ээ. Сар болгонд тийм аянгаа хэрэгжүүлдэг. Тэгээ зарим нь архиас гарцсан гэж байгаа. Тэгэхээр нэг жижигэн өөрхөн давлгаануудыг хийгээд байх юм бол бас сумынхан сар дээргээд бас илүү их нөлөөл. Айгуу сайн нөлөөл. Дээр үед бол эмнэлэгт үзүүлнэ гэдэг чинь амар байлаа шүү дээ. Усан дорн те 2 хоног хоолны дэглэм байна. Шүдмүүдээ угаан тэгэл очдөг байлаа шүү дээ. Одоо л тэгэл одоо юм гоё хөгжсөн юм чинь одоо үлийн ирэх шаардлагагүй шүү дээ л гэдэл
хүмүүс явахд оруулах гэх тиймэрхүү юм ярьдаг л та. Тэгвэл цус агссан байвал цусны асуудал хэдүүд энэ багч гисэн бидэхэд хараад өгмөр байх чи тэр хүмүүс агссан бол бидэхэд ямар ч цуснд юу байгааг харах боломж байхгүй шүү дээ. Тэрээс нь сүүдэр үсэд байдаг учраас зарим зүйл нь бид бас өгчлөлттэй зарим зүйл нь бас өөр харагддаг учраас зарим зүйл дээрс онш гарахад бас хэцүү байдаг л та. 2-3 дугаар шатлал буюу одоо томоохон клиник эмнэлгүүд байна тий. Хувийн эмнэлгүүд бол ерөөсөө яриаг ш одоо улсын гэх тодорхойлолтой 1-р эмнэлэг, 3 шаасны 3 дугаар эмнэлэг шиг юм. Эдгээр дээр ингээл очихоор нөгөө л өмнөх коронавигоос өмнө ч л байсан, коронагийн дараа ч л байгаа. Нөгөө ош дараал яг хэвээрээ. Тэгэл нөгөө бухимдлууд дандаа эмнэлэг дээр үүдэг байхгүй юу? Тэр томгоо клиникнүүд дээр за тэгээд энэ өрхийн эмнэлгүүд дээр ч гэсэн л эмээ өвөөнөр уурлаад л бухимдаад л өглөөд л байж гин одоо залуу хүмүүс ч гэсэн бухимдаад л байж гин. Тэгээд нэг энэ эрүүл мэндийн үйлчлэл даатгал төлөөд эрүүл мэндийн даатгалын үйлчлэгийг бид авч чадахгүй. Тэгээд тэр бухимдлаа эмчнэрт гаргаад идэв юм шиг. Тэгээд нөгөө сайдар маш их солигддог, бодлого нь өөрчлөгддөг. Тэгээд тэр дунд нь эмчнэр хохироод амсаар санагдаад идэв. Энэ бухимдал стресс өөрөөс тайлбарлахгүй байгааг гол шалтгаан та юу гэж хардаг вэ? Энэ бол иргэд эрүүл мэндийн боловсрол маш их шалтгаалж нөлөөлж байна. 20-30 жил нь яг ибэрүүл юм шиг өөрсдөө эрүүл мэнд анхаараагүй юм шиг явчаад 2-3 хоногийн дотор өөрсдөө эрүүл мэндийн салбарын нэг эмчлээд юм өгөөд одоо хэвтээд зүгээр болно гэсэн дотроо тийм бодолтой. Тэгээд тэр хугацаанд хэдхэн хүний араас очролж чаддаг. Зөвхөн амиа бодоол дайраад байгаа болохоос илүү тэр өөрийгөө бусдаа хүнэлж өөрийгөө ойлгож ингэж салбараа хүнэлж байсан ерөөсөө байхгүй. Бүхэнд бол тэрнээс л тал. Тэгэхээр нөгөө миний ярьдаг шиг нөгөө зүрхээ дараад хаалганыхаа цоожийг шалгаад тиймстэй усныхаа дуугаагаад ингээд аль болох сайн үзэж аль болох энэ хүн тусалж юмсан гэсэн бодолтой салбарын манайд зүтгэж хахад тэр хүмүүдэр зөвхөн одоо нэг амар манайхаа нэг юм юу бодолтой болчихлоо л да энэ гэж байна. Нэг хялбархан бодолтой. Нэг хүн таньдаг эмчтэй байвал болоо. Тэр хүн нь биднийг дагуулan бүх газар үзүүлээд асуудлыг шийднэ гэдэг өнөөдөр яриад явж байгаа. Тийм байж болохгүй л дээ. Яг гой хөгжүүлээ салбараа хүндэтгэе өөрсдөө эрүүл мэндийн анхаарыг бол хамгийн түрүү өөрсдөө эрүүл мэндэл хамгийн түрүү анхаарах шүү дээ. Тэгэхгүй бол бидэн дээр ич стресс төлөд яах вэ? Маргаашааг та хэвээрэл байна шүү дээ. Өнөөдөр яг нэг 10 хүний өмнөөр үзүүлж бол нөгөөдөр та яриул нөгөөдөр та яг хэвээрэл байна шүү дээ. Энэ төрийн бас байгууллаганд одоо тэргүүлж байгаа хүний хувьд яалч өнөөдөр хавдар за тэгэл энэ бүх эмнэлгийн салбарт гар цайлах гэдэг нэг юм байдаг шүү дээ. Энийг та авилга гэж хардаг уу? Эсвэл байх ёстой зүйл гэж үздэггүй? Одоо суулагчд нэг 5,000 юм уу 10,000 төгрөг өгөхгүй л тэр тариа хийж өгөхгүй бас тийм тохиолдол байна. Энийг юу яаж хардаг вэ? Одоо 90 сая төрүүлсэн юм чинь заавал нэг гарын цайлах ёстой гэсэн тийм нэг юм эртний уламжилж юм шиг нэг тийм юм байдаг юм болоо гэж юм жоохон ойлголттой болсон шүү дээ. Нэг хэсэг наадах ч бас бидгээд төрхийнх нэг бас нэг хэсэг наад гарч яг далимдуулж байдгийг бас жоохон бас нүдчил байлаа сошиал. Яг тэгвэл бас нөгөө хүн одоо усалтчлаа гэл ингээл очихоор нөгөө та зүгээр гэл хэлждэг. Та гайгана 7 хоногийн дараа хүрээд гэдэг. Тэгээд магадгүй нөгөө гэж болохоо яваад очихоор нөгөө ус нь бүгд гарцсан. Бүтэлтэй хөхт аяга төрөөдөөс байхгүй. Тэр ДЦП гэдэг өвчтэй бол ингээд тархины юутай болно гэж зөндөө асуудлууд байна шүү. Тэгээд энэ дээр ч бас дуула хөргөө явж л. Дүүргийн одоо төрхөд хялтанд орохоор нөгөө зөвхөн нөгөө нэг мөнгө авах юу баримтаал бүрдүүлээд байдаг. Дүүргүүдээр ямар нэгэн хяналт хийхгүйгээр жоохон юм болохоо бол одоо төрх хэмлүүлэг авч үзүүлэх гэх чинь тийм. Тэгэл нөгөө тэр зүйлийг яг нөгөө явуулах гал. Тэгэл яг тараад ирэхдээ нөгөө ургийн гажиг нөгөө хувийн газар ирэхэд харахгүй очрон дэлдэхгүй тийм. Хувийн газар л маш их явуулна тийм. Ерөөсөн шалтгаангүй ирээл хүнгээс суунгуутал. За тийш үзүүлчихэд тэр тим хинжлэгээ өгчөдөр, тим оцог өгчөдөр гэл амар тэгдэг ус. Тэгээ тэр хэдийг бид хэд сүүл 4 жил одоо 4 жил хоёр бол нэлээх явуулсан л та. Тэгээд бас төрхөдөө хамтарч ус нардлаар нэвтрүүлэг бас хийж манайхаас цацж байсан. Тэгэхээр нэг сувлагч нарт бол ялангуяа тийм асуудал айгүйх байгаад байгаа юм шиг л байгаа. Адуун дотор алаг адуу байдаг л та. Олон адуун дотор ч алаг адуу заавал байдаг шүү дээ. Бид адилхан бас зарим зүйлийг бас ойлгох хэрэгтэй л гэж хардсан шүү дээ. Зүгээр яг одоо хүний мөн чанар гэдэг юм хүнлэг зүйл гэдэг юм жоохон дутмаг болцсон юм болов гэж харж байгаа. Тэгээд тэр зүйлийг илүү хөгжүүлэхийн тулд иргэд өөрсдөө ч гоё байх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын ч гэсэн өөрсдөө дагаа урсгалаараа гоё хөгжих хэрэгтэй байхгүй тийм. Үнэгүй юм өнөөдөр үнэгүй л байдаг шин. Ямар ч юм ихтэй тийм шүү дээ. Үнэгүй л байдаг. Тэгээд тэрийгээр өнөөдөр тэр хүн өнөөдөр баяжаа, тэр хүн өнөөдөр тэрийгээр гүйүүлээд байсан юм өнөөдөр байхгүй л тийм. Яг салбараа муулж байгаа юм зүгээр яг нөгөө нэг энгийн
нэг амархан мөнгө олж амархан нэг айтайхан амьдарч гал их хүн одоо манай салбарын адилхан иргэдэн ч адилхан тэр зүйлийн төлөө илүү их туушраад байгаа болов уу гэж хардаг шүү дээ. Тэгээд тэн дээрээс нөгөө ахуулч яригдана, иргэдэн хялбархан имжлүүлэх гээд байгаа учраас тэр иргэдийн эрүүл мэнд яригдана. Дээрээс нь манай салбарынхны ахуул яригдана. Ингээд ахуулж юм даа нэг үгдэг юм. Яг нь чоколад нобор бол байдаг л асуудал байсан л да. Миний ч гэсэн байсан. Тэгэхээр нэг тэр зүйлийг ил гэж би одоо бол харж байгаа шүү дээ. Эрүүл мэндийн салбарт мөнгөтэй одоо тийм хүмүүс зориулсан нэг юм хитгэд эмнэлгүүд байна л да. Үнэхээр л мөнгөтэй хүн очиж үзүүлдэг хувийн гих тодтолтой эмнэлгүүд. Одоо эхнээсээ бол ер нь нэр нь тэгээд дурддагдаад үйлчлэгээ маш муутай гэдэг зүйл яриад эхэлж байгаа шүү дээ. Та яг энэ эрүүл мэндийн салбартай холбоотой хүний хувьд энэ хувийн өндөр маш төлбөр өндөртэй хэрнээ үйлчлэгээ сайжрах байгаа эмнэлгүүдийн талаарх бодол ямар явдаг вэ? Өндөр өртөгтэй хагалгаа хийж байгаа хувийн эмнэлгүүдийн хамгийн том асуудал нь зүгээр яг даатгал аавна. Даатгал аавангууд дээрээс нь төлбөр аавна. Тэгээ баг бүх юм дээр төлбөртэй байна л да. Энэ бол арай л бас судалтай зүйл л да. Гэхдээ яг энийг төлөөд имжлүүлж байгаа иргэд маш ихээр байгаа л да. Тэгэхээр байгаа үүсэхгүй. Тэгэхээр хамгийн гол нь эцэстээ тэр хүн өөрөө янз бүрийн асуудал болоод хүндрээд янз бүрийн зүйл болох юм бол эргээл усын имлэг л очиж шүү дээ. Гол нь бол тэр байхгүй. Тэгээд одоо ерөнхийдөө муудлаа инглээ тэглээ гэж маш олон асуудал өнөөдөр яригдаал байна л да. Гэхдээ тэр бол иргэдийн өөрсдийн сонголт юм да. Тэгээд сонголтыг зөөх ёстой. Тэгээ өөрсдөө бодож маш сайн судалж хийх ёстой. Тэгээд нөгөө бүхэл зүйлийг ерөнхийдөө амар хялбар аргаар хараад л болчихлоо л да. Эрүүл мэндээч тэр өөрсдийнхөө бүх зүйлийг ерөнхийдөө нэг аль болох маш хялбархнаар шийдэж гэл. Яг нь сайн тал байгаа л да. Тэгээд очир дараад л байхгүй гоё цэвэрхэн тэгээд үйлчлэгээ сайтай бас улсын эмнэлгүүдэд байдаг тоногдох хөрөмжүүд бас байж таг залбирт яалтаа тэр зүйлүүдийг өнөөдөр мэдгээд бас сайшаах байх аргагүй шүү дээ. Одоо 11-р сарын сүүл боллоо, 12-р сар гараад одоо том утгагүй гарах гэж байна. Тэгээд би танаас нэг нийгэм рүүгээ эрүүл мэндийн салбарыг холбосон нэг хэд хэдэн асуулт асуугаад хоёул подкаст өндөрлөө. 12-р сар гараад одоо ерхий улсын сургуулийн сурагчдын амралт болох гэж байна. Гэтэл нөгөө хүүхдүүдээ ингээд энэ өвлийн хүйт нь амархан их сайхан юм байна. Тэцэгчүүд баяртай байгаа боловч нөгөө талдаа нөгөө уцаа ухаад суучихвал яана гэдэг нэг айдас байгаад байдаг болчлоо. Гэтэл нөгөө талдаа та нар нэгэнт энэ сошиал гэдэг юм байгаа цаг та нар хүүхдээ яаж холдуулах юм гар утснаас энэ чинь хэрэглээ шүү дээ. Тэгэхээр та бол бүр огт тэр гар утсыг бүр холдуул загнаж уурлаачултаа холдуул гэдэг нэг зүйл хэлээд байгаа шүү дээ. Яг өөрөө хүүхдтэй юу хитэн хүүхдтэй яг хүүхдүүдээ гар утс хэрэглэхгүй байж чадчихэв нөө тэр нэг юм хувийн аргуудаасаа хуваалцах тийм. Би бол яг 4 хүүхдтэй л дээ. Утасны хэрэглээг бол айл болох л юм гээд яг үзүүлэх нь үзүүлнэ. Гэхдээ бол айл болох л үзүүлэхгүй байхыг л зорддог. Тэгэл яг одоо тэгэл айл болох өөрсдийнх нь дуртай юмар нь харгалаад утаснаас арайж өнө хоол тэгээд хоорондоо тоглох ч юм уу маш олон зүйл дээр илүү их анхааруулдаг. Тэгвэл одоо 10 сартай хүүхдэл өнөдөр утас манай хүүхдүүд 10 сар хүрч ийн л да. Утасны харчаал над руу дайраад шүү дээ. Уцлуу дайраад шүү дээ. Тэгэхээр авах гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо хар багаасаа юм болохоор ч надад нөгөө ээжүүд нөгөө хүүхдээ арга цаахаа төр зүгт нөгөө уц үзүүлээд байна л да. Тэр бас арай илүү бас болохгүй зүйл гэж ерөөхдөө би хардаг. Аятууд нь гэдэг хичээл орж ийн одоо ерхий улсын сургууль. Тэгээд тэр гар утснаасаа хичээлээ ингээд үзгээд. Тэгтэл нөгөө ер нь бүр огт хорих бол ямарч боломжгүй юм аа гэдэг л зүйлийг ярихгүй бол бүр тас хориглохоор л биш болчих гээд байна тий. Тэгээ би нэг газар хүүхдүүдэд очиж эрүүл мэндийн хичээл орж явах тэр багш бол аягүй надад сайн багийн багш аягүй сайн хаалга тэр болохоор бүх юмнуудаа гоё ингээ хевлээд өгөө явуулдаг. Цаасан дээр өгөө явуулдаг. Өдөр болгон хичээл ингээ хевлээд өгөө явуулдаг. Тэр надад аягүй гоё таалагдчих. Та яадаг тэр бүр өнгөт принтер бүр өнгөөр нь ялгаад тэрийг хевлээ явуулдаг. Өдөр болгон 5 утас хичээлийг хүүхдүүдэд өгдөг. Тэгтээ энийгээ үз дуусчаад утсаа нэг ганц цаг үзээрээ тэгээд эргээ багштай маргааш өглөө нэрж мэдгдээр хийдэг. Ээж аав нь ч гэсэн тийм өөр хүүхд юм л. Тэр бол надад аягүй сайн таалагдсан. Тэр нэг гэрэл нь маш муу нөлөөтэйгээд. Тэгээд сүүлийн ерөн жилүүдэд орой унтчаад оронд орчод хийж утсаа авахгүй л ерөөд болсон л. Тэгэхээр утасны хэрэглээг яг нэг гэрлийн юу нөлөөгөө аягүй бодмоор л юм байна л да. За бэб бол хүмүүс цаглаан тамхи гэж яриад байна л да. Цэвэр тамхи гэж яриад байна. Одоо хүмүүс нөгөө энгийн тамхинаас янжуур тамхинаас удангууд бэб тамхи нь илүү цэвэрхэн хор хонол багтаа гэж ярьдаг. Энэ бол маш буруу ойлголт байхгүй. Өнөөдөр бэб чи яг өнөөдөр нэгтэй авалж яг л адилхан тамхи л гэсэн. Тэгэхээр нэгт бэб чи донтолтыг үүсгэж байна. Хоёрт уушхны өвчлөлийг үүсгэж байна.
гуравт маш том даатал гэдэг юм хүнд үүсгэж штэ. 7500 хүн өдөр тамхи татаад тэрний 71% нь уушгины өвчнөөр өвчлөлдөг. Тэгээд хавдрын шилтгааны 17%-ийг тэр хүн эзэлдэг. Тэгээд тэр 71% нь 70 хүрэхгүй нас ордог гэж уушгины өвчлөлт шүү. Тэгэхээр өстө маш их тоо байгаа. 4300 хүн жилд уушгины одоо тамхины гаралтай уушгины өвчнөөр өнөөдөр нас орж байгаа. Жилд. Тэгэхээр маш их тоо өнөөдөр явж байна. Тэгээд дээрээс нь өнөөдөр донтолт үүснэ гэдэг чинь өнөөдөр зүрх цусны эргэлтийг өнөөдөр багасгаж, тиймс уушиг зүрхний маш том өвчтөй болгож байна. Тэгэл маш олон өнөөдөр өвчнийг үүрэг бий болгож байна. Дээрээс нь өнөөдөр хүмүүсд бүр донтсон шүү дээ. Одоо манай эмчнэрч хүртэл өнөөдөр байдаг л да. Би тэгээд за наадгаа одоо болооч жамд хэрэггүй шүү дээ. Магадгүй нөгөө тамхиа нэг 10 минут магадгүй хаяад машин дээр тавиад нэг газар нэг 10 минутын сургалт ороо гараад ирэхэд ингээл нөгөө тамхиа хаагаад байгаа өнөөдөр жоохон хөвгтөж гэхгүйгээр өнөөдөр том хүмүүс ч гэсэн маш их өнөөдөр байна шүү дээ. Нийгмийн бүр ингэ дадал болсон. СИУ G25 гэдэг энэ олон газрууд одоо хараа хяналттай болчихлоо. Сүлжээлгүүр өнөөдөр хяналттай болчихлоо л да. Тамхиг өнөөдөр зүрхийн туртаа өнөөдөр аваад орж байна л да. Тэгээд дэлхийд бол тамхиг бол 21 нас хүрсэг өнөөдөр хэрэгэлдэг. Тэгэхээр өнөөдөр Монголд өнөөдөр 10-аас 17 насны хүмүүсүүд өнөөдөр 45% нь эзэлж байгаа тамхитай. Тэгэл ер нь бол нэг судалгаа дээр 63-аас 65 наснд ерөөдөө тамхи татдаг хүмүүс ихэнх нь нас ордог. Жишээлбэл одоо бив тамхин чинь нэг тасад болдог нэг хитэн бодисууд өнөөдөр агуулгадаг байхгүй. Тэр бодисууд яагаад гэвэл дуршлуу сүтдэг. Өөрсдийн юм пермитийн үйл ажиллагаа задлж явуулдаг. Тийм бүтээгдэхүүнүүд өөрсдөө агуулдаг учраас тэрүүндээ хүмүүсүүд илүү их донтоод байна л да. Нонтолтыг хэлбэр шүү. Бид хэд ямар 100 наслах шүү дээ. Зүгээр хэрэгжилж байгаа гой хэрэгжилж байгаа л гоё л байна шүү дээ. Хата юу яриад байгаа гэл. Жоо хүүхдүүд гэж ярьж. Тэгэл бид хэд тус гайхажлаа. Тэгээ за дараа хэрний энэ зүйл дээр анхаарах байлгүй гэж багш нарт нь бид хэлээлүүлдээсэн юмуд байж л. 9 сарын дунд үеэс л ер нь түлхэж эхэлж байна шүү дээ. Тэгээ одоо бол бүр эрчимтэй төлж байна. Тэгэхээр түүхийн нүүрс шахмал түш хоёрын шахмал түш нь илүү их хорхомлолтой юм аа. Хүрлэг хийхтэй. Тэгэхээр энэ дээр ер нь та юмш зүгнийхээ зүгээс хуучин бол бид хэд чинь зүгээр энгийн нүүрсийг төлдөг байсан шүү дээ. Одоо болохоор тэр нэг шахмал түс нь угаарын хий гэдэг юм арай илүү өндөр байдаг юм болов гэж ерөөхдөө хардсан шүү дээ. Хичнээн бид хэд харахгүй орчинд урднд байсан ч гэсэн одоо гигэтэй болоод одоо саарл болчихлоо л та. Тийм үү цэвэр орчин гэдээ яриад байна шүү дээ. Тэгээ одоо ингээд хуучин бол харуу юмдаа байхад бид хэд айгаа зүгээр л айгаа айтайгаан л байсан зүгээр яг дажгүй санагдсан л да. Бичгээр бол хөтэлтэй. Одоо болохоор тэр нь илүү их одоо тэрийг авахаар би одоо амьсгаад магадгүй ханиалгаад байгаа. Тэгэхээр нэг угаарын хийн илүү их хортой юм болов гэж ерөөхдөө хардаг л да мэржлийн үнүүднээс. Тэгэхээр угаарын хийн өнөөдөр хордлого гэдэг юм өнөөдөр 103-т маш ихээр ирдэг л дээ. Ирдэг. Тэгэхээр яг тэр хортой дүүцгөр тийм хорыг л өнөөдөр цацаад байна л да. Боловсруулсан хийх юм одоо тийм шүү. нүдэнд үзэгт хин нөгөө нэг юм утаан баг юм шиг харагдавч яг нөгөө эрүүл мэндэд нөлөөлнө. Тэгээ илүү байгаа хэрэг. Одоо хуучин бол нэг нүдэнд хараг зүдэх хав харагддаг. Тэгээ түүх нүүрсэлдэг байхад түүх нүүрсдэг. Тэгсэн чинь одоо бол тэр нь байхгүй мөртлөө нөгөө саарл байгаа мөртлөө угаарын хин илүү их болцсон юм болов гэж ерөөд болж чаддаг шүү дээ. Эмчийн хажуугаар бас ингээд удирдах гэдэг юм уу холбоох юм менежер ажил хийгээд явж штэ. Тэгэхээр энэ нийгмийн сонин эрүүл мэндийн салбарт ингээд ажиллагдаад байгаа сонин зүйл мөн нийгмийн сонин зүйл хүнтэй холбоотой сонин зүйлсийг та эмч хүнийхээ зүгээс эрүүл мэндийн салбарыг бас нэг салбарыг нэг удирдах аваа явж байгаа хүний хувьд ер нь яаж хардаг вэ? Магадгүй нөгөө өвчнүүд нь өөрсдөө илүү их ухаалаг болцсон юм байна. Зарим зүйлүүд бидэхэд бол олж хардаг шүү дээ. Одоо нөгөө 100-д нэг байдаг, 1000-д нэг байдаг юмнуудыг магадгүй бид хэд өнөөдөр хардаг болчихлоо л да. Урд нь 100-д байхаараа надад хамаагүй юм шиг л ойлгодог байлаа. Тэр зүйлийг өнөөдөр хардаг болохоор одоо өвчлөл арай илүү залуучж юм. Дээрээс нь заавал нас хүүс ялахгүй байна тийм өнөөдөр маш их залуу болчихлоо. Тэгэхээр тэр зүйлийг илүү их жоохон бодож иргэдээ бас эрүүл мэндэ илүү анхаараасай л гэж хүсэж байна л да. Тэгээд хоёрт нь иргэдийн нэг зүгээр яг сонин зүйл нь бол нөгөө та өвчтөө одоо ингээ магадгүй хавтартайг онцлогчлаа шүү дээ. Тэгэхээр амар их мөнгөтэй болдог. Бараг эмч нарыг худалдаж авах дайны юм болчиход байдаг л да. Тэгээ нөгөө яагаад ийм бодлоо гэж би гайхдаг л да. Тэгээд та гээд яагаад ингэж байгаа юм би одоо та энийг анхаарах зүйл зөндөл байсан шүү дээ. Одоо
та одоо цаашдаа одоо ингээм эмчилүүл явна. Шууд магадгүй илэг солиулъя, бөөр солиулъя, зүрх солиулъя. Одоо мөнгө байна, гадаад явна гэж хийгээл авдаг. Тэгээд гадаад очихоор нөгөө хоспос хийгээл буцаад ийм зүгээр шалт юм чинь мөнгө урьжил өнөдөр ирээд байгаа хүмүүсүүд өнөдөр маш их байна л да. Тийм учраас иргэдэг өвчлөхөөс өмнө одоо эрүүл мэндэ бодооч тэгээд одоо сошиал зөв хэрэглээч, зөв ашиглаач тэгээд ер нь бол сонь шүү дээ. Ямар нэг хэрэггүй зүйлд аягүй хачаал бүгдлөгөө хэрэгтэй зүйл ерөөс тоод. Өнөөдөр энэ хумсыг ингээд жоохон хумс ингээд хүн ингээд өвдсөн ингээд бүр ингээд идэгцэн бид тайлхаж яхад өнөөдөр энэ хумс өнөөдөр бидэнд яг хэрэггүй байхгүй. Хэрэггүй л гэж харж болно өвдсөн үед болоо. Тэгэхэд тэр хүмүүсүүд лам дээр очие, хүн дээр очие гэсээр гад нөгөө өвчлөл энийгээр тайрах гэсэн бол хойшлоод явж өгч. Тэгэхээр нөгөө өөрийнхөө зүйл айгүй хайхрамжиг байна. Дээрээс нөгөө лам одоо шашин гэдэг юм уу тааш. Тэм нэг юм юм айгүй хэцүү болчихлоо. Айгүй чухал хагалгаа хүнд яг шийдэл маргааш хагалгаанд орох гэхээр 3 өдөр боллоо тийм. Ламд үзүүлсэн чинь 4 өдөр тийм байна гэл ингээл юм ярьдаг л да. Тэгээ энэ зүйлийг жоохон арай өөр болоосаа гэж хүсэж байна. Дээрээс нь иргэдэг бас жоохон өөрийнхөө эрүүл мэндэ илүү ач холбогдол өгөөч л гэж бодож байна. 2025 удахгүй гарлаа. Тэгээд танай төрийн бас байгууллагаас 2025-нд зорж хэрэгжүүлэхээр олон ажлууд байгаах. Тэгээд миний асуугаагүй бас зүйл үлдүүлсэн бол та хэлж болно. Сүүлчийн асуултыг танд үлдээ. Эмчээ сонсъё, зөвлөгчөө сонсъё гэсэн цуврал нэвтрүүлгүүдийг бид бас хийж байна. Тэгээд яагаад гэвэл эмчээ амьдрал юу гэдэг юм бэ? Ажил дээр ямар явдаг, амьдрал дээр ямар явдаг харуулахыг зорж нэвтрүүлгээ хийж явж байна. Дээрээс нь бид эмч нарыгаа хамгаалсан мэрэгжлийн хариуцлагын даатгал гэдэг өнөөдөр хийгээ явж байна. Дээрээс нь эрсдлийн үнэлгээнүүдийг бид хийж байна. Одоо улсын хурлын гишүүдтэйг эрүүл мэндийн салбарынханд хамтраад бас 25 он гараад бид бас том үндэсний том хэмжээний хилцүүлэг бас хийх зорж байна. Манай 23 оны 3 сарын 27-нд бас хийж байсан. Тийм шүү дээ. Тэр хилцүүлгээ бас бид одоо бас өргөжлүүлэн жил болгон хийгээд явахыг зорж байна. Тэр нэг олгоо агуулж тогоон дотор гэдэг шиг салбараа нэгдэж бас ярихгүй болвол зарим зүйл бол илүү орхигдоод байгаа болоо гэж ерөөхдөө хардаг л да. Тэгээ том чуулганууд болж байна л да. Энд дээр дарга нар нь юм ярьдаг, иргэдний юм ярьдаг байна л да. Тэгэхээр иргэд эрүүл мэндийн салбарын бас юмаа ярьдаг, эмчээс сонсдог, эрүүл мэндийн салбарыг бас ойлгодог байгаасаа л гэж зорж байна. Тэгээд Тайваны чуулга уулзалтаа, Филиппин, тэгээ Индийн чуулга уулзалт анхудаа бид сумын эрүүл мэндийн өдрийнхөөрөө явах гэж байна. Тэгэхээр ингээд бид 2 жил ярьсан юм өнөөдөр 2 жилийн дараа өнөөдөр биелэлээ олж байна. Тэгэхээр эрүүл мэнд гэдэг бол хүнд аюул чухал учраас эрүүл мэндийн хүн амын эрүүл мэндийн төлөө энэ үйлсэд ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг нийт үзэгчдийн өмнөөс хүсэн өрөө. Тэгээ манайх нэг юм урам хайрлагч нэгэн байгаарай гэж хүсдэг. Тэгээ эрүүл мэндийн салбар төдийгүй ер нь бүхэл хүмүүст урам хайрлагч нэгэн байгаарай гэж содон эмчтэй хүсье. Ингээд ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. за баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилтыг хүсье. За баярлалаа.